Сайн байна уу? Миний нэр Янжин Догон гэдэг. Шилийн голын малчтын сэтгэлийн дун. Товын байц, тойрон байцах болох дугайланд би бол Наранхаар гэдэг өөр нэр Янжин Догон. Шилийн гол аймгийн Ав Гошооны Цагаан нур сумны Улаанбаатар гачааны малчаа. Товын тойрон байцах болох өвөр Монголд ирсний дуулаад сэтгэлийн угаасаа баярлалаа. Дээд шатны удирдлага нар манай үндсэн шатны аж амьдралын тухай үйцэд ойлгохгүй байгаа учраас хаврын яаралтай ажиллаа олох нь чулуу зав шивхэж байгаад товын байцаах бүлгэмд өөрийн бичсэн материалаар авчирлаа. Гүсг нь тогос Шилийн голын үндсэн шатны малчдад үнэн хүү эзэн сууж бодтой хүчирлийг шийдвэрж өгөхийг эрэмжлэн голж байна. 2016 оны 8 сарын 17-ны өдөр манай Шилийн гол аймгийн 7 гушууны 100 гаруй малчдын төлөөлөгч Шилийн гол аймгийн захиргаанд хүрч доор 3 гуйчлалыг төвшүүлсэн билээ. 1. Өвөр Монголын малын махны үн ханшид унаж өөрийн өртгөөс нь доор босноос малчдын ашиг тусыг шууд бохируулан орлогон зарлагтан хүрхгүй болсон байдалд аймгийн захиргаанаас анхааралтай хандуулахыг хүсжээ. 2. Шилийн гол аймгийн малчдын амьдрал нийтэмд оршлон дийлэнтгийн малчин өрхөн Жорж мөнгөний өр ширэнд унаж төлж дийлэхгүй болсон байдлыг тусгажээ. 3. Энэ жил Шилийн голын тал нутаг ихээр гандан малчдын үүрэг дараас хүндэрснөөс засгийн ордноос дэмжин дэвтгийг хүссэн байна. Тус шаардлагын бичгийг аймгийн хөвчөнд малчдын санал бодлыг төлөвлөрүүлэн харааж гарын үсэг зуруулсан бөгөөд зөвхөн манай Ав Гошооны малчид 2000 гаруй хүнд хүрсэн байна. Гэтэл өнөөдөр болтол бидний тусгасан асуудлын бүрэн хариултаа хархан олоогүй байсан. Бид аймгийн захиргаанд саналаа өгсөн тухайн өдөр аймгийн захиргааныхан нэг талаар бидэнтэй нүүрдэн ярилцаж нөгөө талаар цэрэг цагдаа томилон санал дэвшүүлсэн малчдыг айлган сүрдүүж алавдан буцаан авч явсан байна. Бид тэдний ёс бос хийдэлд дор угaalсан ёс хэлэлцсэн гэдрэгэн харин бидний хууль босоо барилсан байна. Энэхүү тос миний бие ёс босоор хэдэн өдөр хоригдсон билээ. Миний өнгөрөлт бол нийтэм оршиж байгаа нийгмийн үзэгдэл байна. Малчдын эрх ашиг хамгаалах үйл ажиллагаа энэ ажиллагаа нь удаа дараалан дарамгай дуулчран ёс хэлэлцэх газаргүй болсноос төвийн тойрон байцах бүлгэмд хэрэгс хомдлон тооцъё гэж бодож байна. Иймээс би доор 3 зүйлийг гуйчилъя. 1. Төвийн байцах дугайлангийн үндсэн шатанд томилж, үндсэн шатанд оршиж байгаа байдлыг ойлгон малчдын амьдралын бодтой хүчирлийг ойлгохыг хүсэж байна. 2. Тогос Шилийн голын малчдын амьдралын хүчирлэлд хандуулан тууштай дэмжин дэвтэх төрийн бодлого хэрэгжүүлэхийг хүсэж байна. 3. Шилийн гол аймгийн илчирлийн асуудал үндсэн шатанд хүртэл даамжирж байна. Үндснээс нь засах чухалтай учраас илчирлийн эсрэгцэх тэмцлийг үндсэн шатанд хүртэл өргөжлөхийг хүсэж байна. Ерөнхийдөө хэлбэл Шилийн гол хийгээд өвөр Монголын малчид жүйж усмын дарлал хавчилдоор амьдрал нь ядарн туйлын хүчээр бэрхтээ орчин тойронд амьдарч байна. Бид төвийн илчирлийн эсэргүүцэх тэмцлийг хүчтэй дэмжихийн дагуу улмаас улан гүнзгийхийг хүсэн барааж байна. Үүн Шилийн гол аймгийн Ав Гошооны малчин Наранхаа өөр нэр Янжин Догон харилцах утас 138 47 91 Тэг 813-аас